Кино дэлгэцийн урлагийг 4 хөлтөөр ширээ гэж төсөөлье. Эхний хөл нь бүтээгчид. Өөрөөр хэлбэл уран бүтээлчд болон фильммейкерүүд. Үүнд зохиолч, найруулагч, зураглаач, жүжигчин гээд кино бүтээхэд гар бие оролцдог хэн бүхэн багтана. Харин хоёр дахь хөл нь үзэгчид. Үзэгчид байхгүй бол уран бүтээл ямар ч утга учиргүй. Нэмээд үзэгчид байснаар фэнбейс үүсч уран бүтээл хэр урт настай байхыг шийддэг гэхэд буруудахгүй. Гурав дахь хөл нь кино шүүмжлэгчид. Мэргэжлийн кино шүүмжлэгчид байснаар уран бүтээлчид илүү хөгжиж, чанартай уран бүтээл гаргахад гол зүг чиг нь болж байдаг. Харин үлдсэн нэг хөл нь илүү бизнес тал руугаа буюу кино студ, дистрибьютор болон кино фестивалууд. Хэрвээ ширээний нэг хөл нь байхгүй бол тогтох боломжгүй. Яг үүнтэй адил кино дэлгэцийн урлаг эдгээр дөрвөн гол хүчин зүйл дээр өдийг хүртэл оршин тогтносоор ирсэн. Тэгвэл хамгийн сүүлийн хөлийг тэр дундаа кино фестивал болон аварцуудыг өнөөдрийн бичлэгээр онцлон ярьцгаая. Үүнээс улбалаа тун утгагүй манай Монгол болох гэж байгаа нэгэн сонирхолтой фестивалийн талаар мэдээлэл хүргэх болохоор бичлэгээ дуустал нь үзээрэй. Кино фестивалууд уран бүтээлч, үзэгчид, шүүмжлэгч болон кино студиуд аль алинд нь маш их ач холбогдолтой зүйл. Тийм ч учраас фестивал буюу наадам гэж нэрлэдэг. Шинэ залуу уран бүтээлчдээс эхлээд алдартай томчууд хүртэл шинэхэн уран бүтээлээ фестивалд оролцуулж, үзүүлж, өрсөлдүүлж, үзэгч болон шүүмжлэгчид тэдгээр бүтээлийг нь фестивалийн хүрээнд үзэн өөрсдийн дүгнэлтээ хийдэг. Харин кино студ болон дистрибьютор компаниуд өөрсдийн нэрийн дор гаргах шинэ содон бүтээлүүдээ фестивалаас олж дэлхийд дахинаа нээж олон нийтэд үзүүлж таниулах ажлыг хийдэг. Ингэснээр шинэ залуу уран бүтээлчид олон нийтэд танигдж, карьераа амжилттай эхлүүлэхэд нь тус болдог. Харин нөгөө талд киноны эрхийг авч дистрибьют хийж буй компани театраар гаргасан ч бай, стриминг үйлчилгээгээр цацсан ч бай, тодорхой хэмжээнд эрсдлээ өрн ашигын төлөө ажилладаг. Үүний хамгийн том жишээ бол алдарт A24 студ. Тэд анх ердөө дистрибьютор компани байсан бол одоо кино сонирхчдын дунд аль хэдийн байр суурь эзэлсэн, өөрсдийн гэсэн продакшн тестүүд болтлоо томорсон байна. Гэхдээ тэднийг хамгийн том амжилтанд хүргэсэн зүйл бол Sundance, Toronto, Cannes гэх мэт томоохон кино наадмаар гарсан өвөрмөц шинэлэг бүтээлүүдийн эрхийг авах явдал. Мэдээж бүхэл кино дистрибьютор компаниуд яг энэ зарчмаар ажилдагч A24-ийн том амжилтанд хүргэсэн зүйл бол маркетинг болон брендинг. Урд өмнө хязгаарч байгаагүй сошиал медиа маркетингийг хамгийн анх Spring Breakers киногоор хийж A24-ийн кино гэж ялгармаар өөрийн гэсэн уур амьсгал мэдрэмжтэй сонин содон кинонуудаар брендингээ үүсгэсэн явдал. Ямар сандал хаа байсан MCU дээр Thunderbolts A24 стилтэй трейлергээд явж явах вэ? За тэгээд кино наадмууд аль аль талдаа маш хэрэгтэй зүйл учраас award season гэдэг зүйл гарч ирсэн. Үүнд дан ганц киноноос гадна телевизийн салбарч ус ордгийг дурдхан зүйтэй. Ялангуяа хүн бүрл Netflix, Amazon, Apple TV гэх мэт стриминг үйлчилгээг халаасан дэйдэг болчихсон энэ үед телевизийн салбар маш хүчтэй болсон. Харин энэхүү кино болон дэлгэцийн бүтээлийн наадмууд бол уран бүтээлчид шинэ бүтээлээ фестивалаар үзүүлж, хоорондоо өрсөлдөж, нэгэстэндөө тэр жилдээ хийсэн ажлаа тайлагнан баярлах наадам. Энэхүү award season яг тогтсон дэйт гэж байхгүйч ерөнхийдөө 9 сараас эхлээд эх оны 2-3 сарыг дуустал үргэлжилдэг. За бараг Оскар буюу Академи аварцаар дуусгар болдог гэхэд ч буруудахгүй. Гиснээс кино фестивалийн Big 5 буюу их тавалд Венец, Cannes, Берлин, Торонто, Sundance гэсэн фестивалууд ордог. Тэгснээ манай Монгол уран бүтээлчдийн бүтээлүүд Cannes, Венецийн кино наадмуудад сонгогдоод өрсөлдсөн гэхээр ямар том амжилт болохыг харж болно. Оскар бол яг хэвдэ тэгээд академи гэх хэсэг бүлэг нөхдүүдийн л шагнал гардуулах ёслол. Харин сая дурдсан их тав бол мөн өөр томоохон фестивалуудад тухайн жилийнхээ хамгийн шилдэг гэсэн кинонууд олон нийтэд ил болж үзэгчдийн мэлмиг мэлаадгаараа л хамгийн том онцлог. За энэ үеэр Монголд ч бас хэд хэдэн кино наадмууд болж өнгөрдөг. Одоогоор яг жил бүр зохион байгуулагддаг Алтан гэр, Хар хором, Улаанбаатар гэсэн наадмууд бий. Аль аль наадам нь өөр өөрийн гэсэн онцлогтой, маш сонирхолтой содон, олон улсын кинонуудыг үзэгчдэд үзүүлж чаддаг. Тэр дундаа Улаанбаатар олон улсын кино наадам өнөөх их тавлын үеэр од усан мундаг кинонууд гардгаараа онцлог. За үүн дээр нэмээд Монголд 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй Animo гэх анимашн фестивал 9 сарын 20-21-ний өдрүүдэд Skywing Center-т болох гэж байна. Энэхүү фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын анимашны холбоо, хамтран зохион байгуулагчаар Nomadia Pictures ажиллаж, Flame Bros студийн CEO Зол Баяр, Art Director Бодонжор гэх хүмүүс энэ жилийн наадмыг удирдан ажиллаж байгаа юм байна. Миний мэдхээр л Монголд байгаа цор ганц анимашн фестивал. Тэгвэл анимашн кино дэлгэцийн урлагийн нэгэн жанр гэж явдагч бараг тусдаа урлагийн нэг төрөл учраас дэлхийд дахин жил бүр зохион байгуулагддаг алдартай анимашн фестивалууд гэж бас бий. Үүнээс хамгийн алдартай, хамгийн том, хамгийн нөлөө бүхий нь Франц улсад зохион байгуулагддаг Annecy.
Үүний араас Канада улсад зохион байгуулагддаг Ottawa, Хорват улсад болдог Anifest Zagreb, Японы Hiroshima наадам гээд дуртаад байвал дуусахгүй. Кино урлагт Academy Awards mainstream хамгийн алдартай ч гэлээ. Хамгийн том 5 наадамд багтдаггүйтэй адил анимашны Оскар гэгддэг Annie Awards гэж мөн адил Холливуудад зохион байгуулагддаг. Анимашн наадмуудын хамгийн том зорилго бол аниматорууд, уран бүтээлчид, салбарын мэргэжилтнүүд хоорондоо нэтворкинг хийж, туршлага солилцож, төрөл бүрийн воркшоп сургалтууд зохион байгуулж, салбараа улам тэлэх явдал. Тэр дундаа хүн бүрийн анзаараад байдаггүй нууц эрдэнэс бүтээлүүдийг олон нийтэд ил болгох. Жишээ нь энгийн кино наадмуудад анимашн бүтээл тэр бүр амжилттай явах нь ховор. Явсан ч зөвхөн анимашн гэдэг ангилал дотроо л өрсөлддөг. Нээлттэй хийж наадмуудаар гарч байгаа бүтээлүүд нь ч ихэнх нь лайв акшн байдаг талтай. Тиймээс анимашн уран бүтээлчид сая дурдсан томоохон анимашн фестивалуудад оролцож салбарынхантайгаа жинхэнэ өрсөлддөг. Тиймээс Монголд анимашн салбарыг илүү хөгжүүлэхийн тулд Монголын анимашн холбооноос Animo фестивалыг санаачилж энэ жил 2 туудаага зохион байгуулж байна. Энэ жилийн наадам Let's Connect, Let's Create гэсэн үрээтээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд анимашн, комик, манга, видео тоглоом бүтээгч уран бүтээлчдийн цуглардаг Монголын хамгийн том entertainment фестивал болох зорилготой юм байна. Энэ жилийн наадмыг удирдах байгаа Flame Bros студийн хамт олон өнгөрсөн Anise фестивалд оролцож төрөл бүрийн сургалт, воркшоп хамрагдсан ба тэрхүү туршлага Animo фестивал дээр хэрэгжүүлэх юм. Мэдээж энэ жилийн үрээнд маш олон томоохон студ, уран бүтээлчид оролцож туршлагаасаа хуваалцсан төрөл бүрийн сургалт, воркшоп хэлэлцүүлгүүдийг хийх юм. Эдгээрээс хэд хэдэн онцлог уран бүтээлчид бий. Хамгийн сонирхолтой нь Arkane зурлыг хийсэн Францын Forti студийн Lead 2D effects аниматор фестивал дээр өөрийн биеэр ирж туршлагаасаа хуваалцсан байлаа. Мөн Ghibli студийн Princess Mononoke, Grave of the Fireflies, Kiki, Spirited Away зэрэг бүтээлүүд дээр ажилласан 2D аниматор бас онлайнаар оролцох юм байлаа. Нэмээд манай Монголоос энэ салбарт хамгийн амжилттай яваа Industrial Light and Magic студийн senior модельер Түмэнж бас оролцох юм байлаа. Хамгийн сүүлд гэхэд Superman, Transformers 1 зэрэг бүтээлүүдээр ажилласан туршлагатай нэгэн. За тэгээд миний дурдаагүй өөр маш олон гадна дотны уран бүтээлчид, энэ чиглэлийн сургуулиуд, студиуд бас оролцсон. Тиймээс ирээдүйд энэ салбарт хүчтэй хүүхд залуус маань ч бас заавал ирж мэдээлэл аваарай. Фестивалийн хүрээнд мэдээж үзүүрийн үйл ажиллагаа байгаа бөгөөд Cannes кино наадам, Annecy олон улсын анимашн фестивал маш амжилттай оролцсон. Little Emily or the Character of Rain гэх маш гоё зурагтай бүтээл. Нэмээд өнгөрсөн жилийн Oscarism Flow энэ жилийн наадмаар гарах нэ. Нэмээд манай Монгол уран бүтээлчдийн богино хэмжээний бүтээлүүд, онц дүмдийн шин сизон ч бас бий. Харин фестивалийн уламжлал болсон 72 цагийн анимашн уралдаан энэ жил ч бас байгаа бөгөөд шүүгчээр нь Forti студийн уран бүтээлч, Mob Psycho 100-гийн аниматор гээд гадна дотны олон мондгууд шүүх юм байна. Тиймээс анимашны их сонирхолтой үзэгчнэр маань энэ уралдаанд бас оролцоод үзэхэд гэмгүй бах. За тэгээд төрөл бүрийн үйл ажиллагаанаас гадна Skywing Center-т Монголын анимашн, комик, видео тоглоомтой холбоотой хуурсад үзэсгэлэн дэлгэдгээс гадна домогт мангака, бүр манганы эцэг гэгддэг Tezuka Osamu, Японы contemporary зураач Murakami Takashi, Ghibli студийн домогт найруулагч Takahata Isao нарын үзэсгэлэн ч бас гарах юм байлаа. Өөр дуртад байвал дуусахгүй олон гоё юмнууд байгаа болохоор та бүхэн Facebook дээр Animo Festival гэдэг пэйжээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Тасалбарын өвч Shopee зэгийн маань, Portal зэгийн маань дээр зарагдаад эхэлчихсэн. Би бүр өөрөө энэ наадамд амар хайптай байгаа. Тэгээд бичлэгийн ихэнд дурдсанчлан үзэгч бид нар бол энэ салбарын хамгийн чухал хөлн. Тийм болохоор иймэрхүү наадмуудад бид идэвхтэй оролцож байж кино урлаг, анимашн салбар илүү өргөн дэлгэр хөгжих үзье. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.